За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Тэгээд хэдэн асуулт байна. За энэ 20 минутын хот гээд бидэд ингээд ярьж байгаа. Тэгэхээр иргэд болвол төдийлөн бас гүйц мэдээлэлгүй байна л да. Бүрэн ойлголт бас төдийлөн алга. Тэгэхээр иргэд юу асууж байгаа нэхлээр 20 минутын хот гэж тусдаа хот барих гэдэг юм уу? Эсвэл 20 минутын энэ Улаанбаатар хотоо одоо 20 минутын хот болох гэдэг юм. Тэгэхээр эндээс ямар асуудал ургаж ирж байгаа нэхэр 20 минутын хот гэж бид нэр ярьж байгаа бол ер нь альва хотхон хороол шинэ одоо төсөл эхлэхэд тухайн дээр төсөл дээр бол шоурум баригддаг. Тэгэхээр тэр шоурум дээр тухайн одоо хотхон хорооллыг сонирхсан иргэд яг боддоор очиж одоо тухайн төсөлтөө ингээд танилцдаг. Тэгэхээр манай одоо энэ хотод 20 минутын хот концепцийг яг ингээд боддоор одоо харуулах шоурум хэлбэрээр харуулах одоо юм бүс байна уу? Бид нэр иргэдтэй 20 минутын хот гэж энийг хилээд байгаамаа гэдэг одоо концепц энэ одоо концепцийг хийж яг боддоор харуулахгүй байсан уу? Энэ дээр хариулт авъя. За тэгээд ер нь бол саяны 20 минутын хот үзэл баримтлалын төсөл дээр явгууны бас замынхаа төлөвлөлтөд бас наривчилж оруулж ирэхгүй байсан уу? Хоёрдугаар асуулт. За тэгээд миний бодлоор бол ерөнхийдөө хамгийн хурднаар 20 минутын хот концепцийг одоо иргэдэд мэдрүүлье одоо энэ амьдралд нь шууд тусгая гэвэл Улаанбаатар хотыг ерөөсөө л хашаагүй болох хэрэгтэй. Тэгэхээр энэ 20 минутын хот концепцийг бол ганц одоо боомлж байгаа том зүйл бол Улаанбаатар хотын энэ шорондсон хашаанууд байгаа. За тэгээд дээрэс нь явгууныхаа одоо энэ зам дээр онцгой одоо анхаарахгүйсэн үү? Бид нэр ингээд ер нь бол яриад лээдэг. Тэгээд гадаа бол нөхцөл байдал бол туйлын хангалтгүй байгаа. Тэгэхээр бид нэр энэ дээр бас ямар одоо арга хэмжээнүүд авч болох вэ гэдэг асуулт. Би болохоор ерөнхийдөө сая шоурум гэдгийг бол яг шоурум биш, яг хотод яг боддоор иргэдэд энэ бүсийг бид нэр 20 минутын хот концепц гэж та энэ бүс дотор орж ирвэл 20 минутын хот концепц гэж бид нэр хот одоо энийг ингээд тодорхойлж байна гэдэг яг би боддоор одоо иргэд одоо тэр user experience-ыг авах одоо яг тэр мэдрэмжийг авах тэр одоо шоурум байдлаар гэж хэлсэн шүү. Тэгэхээр бид нар бас тэрийг ер нь бол тодорхойлох хэрэгтэй байгаа. Энэ одоо бүсийг бид нэр 20 минутын хот гэж нэрлээд байгаамаа. Энэ бүс дотор одоо дамжин өнгөрч байгаа, энэ бүс дотор явж байгаа иргэдээс өөрсдөөс нь за та 20 минутын одоо бидний концепц юм утгатай та 20 минутын дотор хэрэгцээж шаардлагатай тийм бүх одоо бидний энэ концепцд орсон энэ үйлчлэгийг авч чадж гэнэ үү? Та сэтгэл ханамжтай байна уу? Гэт энэ тэр бүсийг бид нэр тодорхойлж чадаад яг боддоор бид нэр